За сайн байцгаана уу. Хууль тогтоомжийн тухай хуулийн шинжилсэн найруулга 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан байдаг. Тэгээд яг тухайн үед өргөн баригдчихсан хуулийн төслийн үзэл баримтлалыг нь эргээд харахаар 2012-оос 16 оны засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан нэг зорилтыг гიშ татсан байгаа даа. Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох. Тэгэхээр нэгдүгээрт нэг хоёр төрлийн үнэлгээ яригадаад байгаа. Хэрэгцээ шаардлага, хэрэгжилт. За тэгээд үзэл баримтлал дээр дурдсан зүйлүүдийг харах юм бол яг нь ер нь энэ хууль зүйн техникийн хувьд ч тэр хууль хоорондын уялдаа холбооны хувьд ч тэр одоо хуулийн хийдэл гаргахгүй байх талаас энэ хуулийн тухай хууль зайлшгүй байх шаардлагатай маа гэдэг ийм анхны санаачлага явсан байдаг. Тэгээд түүнээс хойш л одоо хэд нэмэлт өөрчлөлт орсон боловч одоо бид бас дахиад оруулах гэж сууж байна. Тэгээд би бол нэг хоёр зүйл дээр санаа зовоод байгаа. Нэгдүгээрт хууль санаачлах онцгой бүрэн эрх бол одоо Улсын их хурлын одоо 126 гишүүн, за засгийн газар ерөнхийлөгч байдаг одоо ийм онцгой бүрэн эрх байгаа. Тэгэхээр энэ хууль санаачлах бүрэн эрхийг бас хязгаарлах агуулгууд байж болохгүй. Хязгаарлах гэдэг дээр болохоор хитрхи одоо хүн сурталтай гэдэг юм уу, хитрхи их нөөц шаардсан одоо эсвэл одоо хитрхи их тийм цаг хугацаа шаардсан одоо ингээд айгүй олон зүйлээр бас энэ бүрэн эрхийг хязгаарлах болохгүй гэсэн нэг ийм санаа яваад байгаа. Тэгээд сүүлийн 10 жилд батлагдсан хууль тогтоомжуудыг харах юм бол нийт батлагдсан хууль тогтоомжийг бараг 70-80% нь засгийн газраас өргөн баригдсан хуулиуд орж ирээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө нөөц ихтэй тэр нөгөө үнэлгээ, судалгаа, шинжилгээ тэр хилцүүлгүүдийг хийгээд байх боломжтой засгийн газраас орж ирж байгаа хуулиуд нь яваад байдаг. Улсын хурал дээр ерөөсөө ингээд хууль шинээр санаачлагдах орон зай хумигдж гинүү гэдэг нэг болгоомжлол байгаа даа. Тэгэхээр энэ дээр одоо бас ажлын хэсэг дээр тодорхой судалгаанууд байна уу? Ер нь одоо зүгээр одоо онлын хувьд бас яг энэ асуудал дээр ямар одоо бодолтой байна вэ гэдгийг асуух гээд байгаа. Тэгэхээр хууль санаачлах процессыг бас хитрхи хүнд сурталтай болгочих юм бол энэ одоо хууль санаачлах улсын хурлын гишүүдийн бүрэн эрхэд бас халдах зүйл байна уу гэдэг. За тэгээд одоо сүүлийн үед өргөн баригдсан хуулиудыг хараад байхад ингээд баахан шаардлагууд тавьсан байгаа. Гэхдээ тэр судалгаа хилцүүдгүүд бол бас айгүй формалын шинжтэй байгаад байна. Яг үнэхээр тэр хууль зүйн техник сайжраад байгаа гэдэг дээр бол бас асуудлууд зөндөө байна. Тэгэхээр зүгээр тэр нэг бүрдүүлбэрийн тоог нэмлээгээд тэр чанар бас сайжрахгүй гэдэг бас ийм болгоомжл байгаад байна шүү гэдэг нэг. За хоёрдугаарт нь болохоор өнгөрсөн намрын чуулганаар бол бид энэ хууль тогтоомжийн хуультай холбоотой асуудлуудыг бас нэлээд ярьсан. За тэгээд нэгдүгээр асуудал нь бол хуулийг дагалдуулж хамааралгүй бас баахан олон хуулиудыг дагалт хэлбэрээр оруулж ирээд батлуулж байна. Тэр нь бол ингээд олон нийтийн анхаарлын төвөөс нийтийн хэлцүүлгээс далдуур яваад байна гэсэн нэг болгоомжл байсан. За үүнийг одоо хэрхэн яаж бас шийдэж байгаа вэ гэдэг асуудал. За сая яаралтай гормоор орж ирж байгаа хуулийн төслүүдийн талаар ярьлаа. Тэгээд энэ яаралтай горим гэдэг чинь бас асуудлууд байгаад байгаа юм тийм ээ. Яаралтай гормоор одоо хэр олон хуулиуд орж ирж батлуулж байна. За энэ нь одоо бас ингээд нөгөө нийтийн анхаарлын төвөөс нийтийн хилцүүлгээс гадуур яваад байгаа. За үүнтэй холбоотой яг тодорхой бодиттой ямар асуудал шийдсэн бэ гэдэг дээр бас нэг хариулт авъя. За тэгээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бас өнгөрсөн парламент хийсэн байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор тийм холбогдох хуулиудад нэмэлтүүд оруулаагүй асуудлууд сая гарлаа шүү дээ. Жишээлх юм бол саяны нөгөө нэг За Уцрангийн номын чим гишүүн асуултанд хариулна. За Жарлан гишүүний одоо дагсан хуультай холбоотой асуудал дээр хариулт өгөөд бусад асуудлыг хууль санаачлагч ажлын хэсгээс бас тайлбарлая. Дагсан хуулийн хувьд бол хамгийн их асуудал дагуулдаг юм бол төсөв дагаж хууль орж ирдэг. Төсөв жил болгоны төсвийн хуулийг дагуулаад төсөвтэй ямар ч холбоогүй. За эсвэл юу гэдэг бүр шинжилсэн найруулгач гэсэн орж ирж ирсэн юм түүх байдаг.
Тэгэхээр бид нар яг ер нь бол зүгээр хууль тогтоомжийг барихад бол тухайн хуультай холбоотой уялдаа холбоог нь хангах зорилгоор хууль нь орж ирдэг. Хамгийн гол асуудал бол төсөв дагсан хуулиуд байгаа. Тэгэхээр төсөв дагсан хууль дээр үндэ бас засгийн газар сангийн яамч гэсэн зовлонгоо хилдэг юм байлээ. Төсөв дагаад ингээд ийм оруулчаа гэдэг асуудал их байдаг. Энийг бас цэгцэлж өгөөч гэдэг саналаач тавьж байсан. Тэгэхээр яг энэ дээр бол бид нар бас энэ саналын томьёол дээр өнөөдөр санал хураалах гээд орж ирж байгаа. Төсөвтэй холбоотой төсөв дагаж бол зөвхөн тэр төсөв санхүүгийн харилцааг зохицуулж байгаа, түүнд нөлөөлөл үзүүлж байгаа л хууль тогтоомж, тогтоолын төсөл орж ирнэ. Өөр юм бол дагалдуулж болохгүй шүү гэдэг энэ хязгаарлалтыг бол оруулж ирж байгаа. За бусад төрөний онлын асуудал хууль тогтоогчийн эрх үүрэгтэй энэ дээр бас улсын хурлын тухай хууль дээр тодорхой өөрчлөлт ороод улсын хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийг илүү нээж өгсөн байгаа. Энэ дээр манай ажлын дэд хэсгээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгч. За наран чулууны отхон жимэг эндрийн 4-р микрофон. Жаргал гишүүний асуултанд хариулъя. Улсын хурлын гишүүд, парламентын гишүүд болон засгийн газрын хууль санаачилж байгаа, батлагдж байгаа тэр статистик тоо бол ер нь дэлхийн улсуудад их тийм ойролцоо байгаа. За тухайлбал бид нар харьцуулсан судалгаа хийлгүүлсэн судлаачдаар энэ сэдвэр одоо Герман, Солонгос, Япон гэдэг энэ улсуудын манайтай харьцуулж яхад бол за тухайлбал Солонгост бол парламентын гишүүд нь маш одоо олон тооны хувьд засгийн газараас илүү тооны хувьд олон тооны хувьд өргөн барьдаг боловч батлагдж байгаа нь засгийн газар нь илүү одоо давуутай олон одоо батлагдж байгаа тийм тенденц байна. Германд энэ тенденц бас байна. Монгол улсад статистикийн хувьд бас ийм тенденц бас байгаа. Гэхдээ яг хууль санаачлах эрхийн хувьд бол парламентын гишүүн болон Монгол улсын ерөнхийлөгч бол улсын хурлын хуулиар бол эрхээ хязгаарлуулсан хэд хэдэн салбар байдаг. За нэмж хариулъя. За парламентын гишүүн Монгол улсын ерөнхийлөгчийн хууль санаачлагыг эрхийг хязгаарласан одоо хэд хэдэн салбар байгаагийн дотор бол дотрын асуудал, өмч, эрийн үүргийн захиргаан зөрчлийн одоо хууль тогтоомжийн асуудлаар бол хууль санаачлах эрхгүй одоо байж байгаа. За энэ дээр бол өмчийн одоо асуудлаар зарим хэсгийг бол нээж өгч байгаа хууль тогтоомжийн хуулиараа. За түүнээс гадна захиргааны эрх зүйн харилцаанд холбогдох хуулийг бол санаачлах эрхийг энэ хоёр субъектэд нээж өгч байгаа. За учир нь захиргааны эрх зүйн харилцаа бол өөрөө маш өвөрмөц. Нэг талд нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нөгөө талд нь одоо иргэд хувийн одоо этгээдүүд байж байгаа. Тэгтэл хууль санаачлах эрхийг нь бол яг энэ харилцааны нэг талд байдаг одоо этгээдэд дангаар нь олгох бол бас зохимжгүй учир. За энэ хоёр одоо парламентын гишүүн Монгол улсын ерөнхийлөгчийн энэ санаачлах эрхийг яг энэ захиргааны одоо хууль